Исламын улс бүлэглэлээс хотыг чөлөөлсөн дайчид амбар мужид буус хилмээ барин бүжгэлжээ. Ирак улс Рамади хотыг өнгөрсөн 5 дугаар сард Ислам улс бүлэглэлийн алан хядагчдад алдаад байсан. Ийхүү хотыг буцаан чөлөөснийхээ дараа эрх баригчид хотын гудамжинд өргөн хүрээний парад зохион байгуулжээ. Иракийн арми мэдэгдэхдээ хамгийн гол зорилго маань олон тооны бөмбөгийг цэнэггүйжүүлж Исламын улс бүлэглэлийг занганд оруулах явдал байсан гэжээ. Бригадын генерал Яхия Расул ярихдаа Рамади хотыг хар санаатнуудаас чөлөөллөө. Терроризмын эсрэг тэмцэгч зэвсэгт хүчин засгийн газрын байрныхаа дээр Иракийн тугийг өргөн мандууллаа хэмээн хэлсэн байна. Иракийн армийн 8 дугаар дивизийн бригадын генерал Маед Аль-Патлави ярихдаа Исламын улс бүлэглэлд замууд болоод засгийн газрын барилга байгууламжийн ойролцоо 300 гаруй тесрэг төхөөрөмжийг суйрлуулсан байсан гэжээ. Орон нутгийн зарим хүмүүс ярихдаа Исламын улс бүлэглэл эцсийн хүчит Иракийн энгийн иргэдийг урдаа барин бамбай болгож байсан хэмээн хэлсэн байна. 7 хоногийн өмнө их сурвалжийн мэдгдснээр Исламын улс бүлэглэлийн 400 гаруй алан хядагч Рамади хотод ажиллаж байсан. Харин өчигдрийн байлдааны үед хэр олон жихадист амнасаа алдсан нь тодорхойгүй байна.